Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргэж байна. Нэм гараг болгоны орой Монголын кино урлын зөвлөл ТV студиудтай хамтран бэлтгэн хүргэдэг Монгол кино нэвтрүүлгийн ээлж дугаарыг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ нэвтрүүлгээрээ бид 2020 оноос хойш бүтээгдэж олон нийтэд хүрсэн кинонуудаас онцлон та бүхэндээ цувралаар хүргэж уран бүтээлчдийг уулзалж байгаа. Өнөөдөр ямар киноны уран бүтээлчд та бүхэнтэй уулзахыг одоо хамтдаа харцгаая. Бидэндээ хэлсэн минь их тунх хэрэг зам мөрийг нь туршиж харъя. Ногоон дэрхийн ариун лава. Энэ лавыг салахаар яваад одоо хүртэл сургахгүй л бай. Чи ихсэн мөштэй. Лаваг аваа зүгтжээ тохнолгож. Авшигч. Юу ч хоосон гуйлагч ирсэн юм бийж. 36 ламыг 2-2-оор нь зогсоол хэдэн сум гарцдаг. Эр хүн олзонд эрвээ хязуулт гэдгсэн. Хүн сөрөг болж бид. Одоо хэрэг мэдээгүй юу юм? Таанан дээр чинь хэрэг баадаг. Хэрэг чи би яаж хийж байгаа өөрийн биеэр олдох вэ? Анаараа дангардаг. Монгол кино нэвтрүүлгийг дэмжин хамтран ажиллаж байгаа Denk Pharma-гийн Liver Active-та маш их баярлалаа. Нэвтрүүлгийн зочид маань студид хүрэлцэн ирсэн байна. Студид маань Сүрэг уран сахны киноны уран бүтээлчд хүрэлцэн ирсэн байна. Зохиолч Татко Самсон, Эрдэнэ Очир эгч жүжигчин, тус киноны найруулагч Базар агч хүрэлцэн иржээ. Та бүхэнд урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ сайн өдрийн мэнд хүргэе. За энэ киног бол үзэгчд маань IPTV болон кино театруудаар бол зарим нь бол үзсэн. Тэгээ зарим үзэгчд маань бол яг өнөөдөр анх удаа бас зарим телевизээр үзэх гэж байгаа. За тэгэхээр энэ киног яагаад хийх болсон шалтгаанаас хэдүүлээ яриагаа эхлэе. Энэ санаачлах хинээс анх гарсан бэ? Санааг нь гаргасан уу яриад. Чи үсттэй. Хамгийн ажлыг нэг юу гэдэг ногоон нэрхийг. За энэ кино хийгдэх болсон шалтгаан бол ногоон дэрхийн домог гэж домог байсан. За тэгээд энэ домог дээр ганц зүрээ алдсан эхийн тухай тийм үйл явдал гардаг. Монголчууд маань бүгдээр ер нь дийлэнх нь мэдэх бах. Тэгээд олон үр хүүхдээ алдсан ээж аав нарын сэтгэл зүрхэнд бас нэг гэрэлгээ тайтгарл авчрах зорилгоор ерөнхийдөө энэ киноны санаа анх үссэн юм аа. Татко Самсон зохиолчийн нөгөө бас Сүрэг романаас сэдвлэж хийсэн гэд хүмүүс бол зарим нь бол мэдчихэж байгаа. Зарим нь болохоор номон дох үйл явдал юу н баг байхгүй байгаа юм шүү гэж бас нөгөө киног үзсний дараа ингээд олон янзын ингээд санаанууд хэлдэг шүү дээ тий. Яг тийм миний цуврал романууд ингээд яг бүтэн романаар нь кино хийн гэх юм бол хотлоо боломжгүй шүү дээ. Тэгээ би ч нөгөө нэг өнгөрсөн цаг, одоо цаг, ирээдүйн цаг гэд хольж бичдэг учраас нөгөө нэг романыхаа дунд байгаа дүр, үйл явдал, он цагаас одоо сугалж авч кино уран бүтээл хийдэг гэсэн үг байхгүй юу? Одоо Сүрэгчин бол яг энэ чам тийм итгэх юм бэ цуврал романы Сүрэг роман дотор нь байдаг дулам бүсгүй түүний дүү тэ самбаа гэдэг энэ хоёрын туулж өнгөрүүлж байгаа амьдрал үйл явдал, тэмцэл, зөрчил, зориг энийг
харуулж байгаа одоо хэлмэгдүүлэлтийн цаг үе гэж нэрлэдэг 1932-оос 37 39 оны тэр дунд болж байгаа үйл явдлыг харуулж байгаа. Тэгэхээр нөгөө одоо дээд айл кино болчихсон тэгээ үр хөврөлээс сэдвлээд бас өөр кино тусгаар тогтолцоод кино хийсэн. Одоо тэгээд бас нөгөө харь хэлээр яригсад гээд дараагийнх нь кино бас энэ дулан бүсгүй хажуудалд одоо яг тэр цаг үед параллелд нөхөр нь хаана юу хийж явсан бэ гэдэг одоо ийм кино гэдэг ч юм уу. Тэгэхээр яг бүтээр романаар кино хийх боломж л угаасаа байхгүй. Яг нэг л сэдв дүр шугам зорилготой роман биш бол минийх ч нөгөө олон өөр газар олон өөр үйл явдлууд болж эцсийн мөчд хоорондоо уялдаж холбогддог учраас. Найруулагчийн хувьд энэ кинон дээр бас ажиллах одоо саналыг хүлээж аваад та яг ямар одоо сэтгэл танд бас төрж исэн бэ? Тэгээд энэ киног окей за би хийя гэдэг тэр одоо сэтэл танд яаж бий болж исэн бэ? За энэ мэдээж татгалцахын аргагүй санал байсан. Мэдээж Тодко Самсныгийн зохиолууд мэдээж одоо ковидос хойш одоо хүмүүст ард түмэнд маш их хүрсэн байсан. Одоо номын хэлбэрээр мэдээж олон түмэнд хүрсэн байсан учраас кино хэлбэрээр ямар байх бол гэдэг үзэгчдийн сэтгэл маш өндөр байсан учраас энэ бол маш одоо татгалцахын аргагүй. Тэгээ мэдээж энийг кино зохиол бол мэдээж зохиолын хэлбэр бол мэдээж одоо уран фантазиар хэдэн зуун цэрэг яаж хийшин юм байж. Гэхдээ энэ кино хэлбэрт яах буух бол дээрэс нь эрдэнэ очирч юм бас хүсэл байсан. Энэ хоёр хүний хүслийг дээрэс нь одоо эн чинь кино хэмжээнд дэлгэцэн болоод тэгэхээр юмыг яаж бас эвтихнэр харуулах уу яг тэр хөндийг цэргээр дүүрэх одоо ингээд мэдээж зохиолын хүссэн юмнуудыг яаж харуулах уу гэдэг нь бол мэдээж бид нар ажилласан. Тэгээ энэ дэр бол харилцсан одоо сайхан ярилцсан учраас бас их хайтахан харуулсан болов гэж бодож байгаа. Дээрээс нь цагаан агуу яг кинон дээр гардаг тэр судар дээр бол биш ном дээр бол яг судар гэж байдаг. Энийг нь бол одоо лаваа болгосон. Тэгээд тэр цагаан агуу ингээд энэ хүнд үзүүлэх юм сонирхуулах юм маш өндөртэй мэдээж тэгээд хамгийн төгсгөл буюу одоо ногоон дэрхийн өөрийнх нь тэр бол яг анхандаа нэг тийм хүмүүс нэг юм хийсвэр сэтгэлгээ байсан ч гэсэн эргээд харахад бол тэр манай киноны бол хамгийн одоо оргил буюу хүмүүсээс тэр яг манай киноны үндсэн постэр ч юм бол бас өөр шүү дээ. Тийм тэгэхэд тэрэн дээр бол тэр киноны төгсгөл манай инэрлийн сууж идэг тэр ногоон дэрхийн суулт хүмүүсээс ирсэн зөөр юм скрин зураг байхгүй. Тэр бол ингээд тэр үед бол хамгийн их хүмүүст хүрсэн тэгэхээр энэгээр бид нар бол яг ингээд юм чи өөрөө бас ингээд яг юмыгаа дууддаг гэдэг шиг бидний построос илүү тэр ингээд хүмүүст хүрсэн байсан. Тэгээ энэ бол татгалцахын аргагүй санал байсан учраас одоо маш одоо сэтгэл өндөр хүлээж авч би тэрийг өмцөн постэр гэж бодсон. Гүүгүй. Тэгээ хүмүүсийн яг бидэрт бол тэр кадраас нь сүүлд хүмүүс тэгээд байхаар нэг өмцөн кадраас нь гэлэр болгож одоо авсан л да. Хамгийн таалагдсан байгаа хэсгүүдэд бичлэг хийгээд тэгээд тагилж маглаа стори хийдэж шүү дээ. Хүмүүс яг тэр инэрлийг сууж байгаа тэр ногоон дээрхээ суулттай тэрийг л айгүйх яагаад гэсэн байхгүй явуулаад стори хийгээд тэгэхээр нэг хоёр сүүлд нэг IPTV дөгөө ханаа хост кадраас нь шот хийгээд тэгээд жүжигчдийн сонголт юу нь яаж сонгосон бэ? Та зохиолоо гарч байгаа сонгоцсон байсан уу эсвэл хиний одоо сонголтоор гол дөрүүдийг илүү их тодруулж сонгосон бэ? Ер нь найруулагч тэгээд зохиолч одоо найруулагч зохиолч гэж байгаа боловч өөрөөсөө продюсераар ажилласан байхгүй. Тэгээд би чинь кино урлагт яг тэгэхэд чинь тэгрий чинь нөгөө 7 ангит киноны зураг авалт бас яг зэрэг эхлэх гэжсэн. Тэгээд нөгөө нэг жүжигчтэй ажиллаад эрдэнэ очрыг хичээж зөвлөгөө аваад тэгээд яг базраатаар ингээл яриад тэрэн дээр тэр байх уу энэ дээр энэ байх уу гэдэг нэлээд яригцсан. Ер нь тэр цэвийн дүр дээр одоо манай Шамлын болдын тоглодог цэвийн дүр байна. Инэрлийн тоглодог дулмын дүр байна. За тэгээд болдэртэн ахын тэр бол угаасаа нөгөө тоочны хамгийн нэгдүгээр жигсаалт нь байгаа шүү дээ тий. Хүсэл мөрөөдлийн жигсаалтыг жүжигчдэг байгаа шүү дээ тий. Ариун бямбах эрдэнэ гэлэг болдэртэн гэдэг нэг ялтах мах гэдэг ингээд нэг эднэр бол бүр ингээд нааталт эзэргэл хамгийн боломж байна уу байхгүй гэж нөгөө гуйж асууж яаж ордог. Тэгэхээр эднээс бол угаасаа ингэ сонголтод байж исэн. Тэгээд харалт хайр нөгөө нэг эднэртэй маань эсрэг болж партнерлож тоглох. Тэгээд хүмүүс нөгөө арт түмэн хайрлаж одоо нөгөө нэг инэрлийн дүрийг маань дулмын дүрийг маань арт түмэн тийм их тийм ээж хүн, эмэгтэй хүн гэхээсээ илүү энэ яг ямар тийм бурханлаг сэтгэлтэй одоо нөгөө ногоон дээр хэрвээ амьдрал дээр байсан бол гэдэг амьдрал домог хоёрыг хооронд сүлж гаргаж ирж байгаа дүү шүү. Тэгэхээр тийм зорилго байсан учраас тэрэн дээр бол нэлээд ярилцсан. Хамгийн их ярилцсан
санал бодол солилцсон дүр Төрөл. тийм. Тэгээд хамгийн асуудал ихтэй бид нар чи зургандаа гарч 2 хоног жүжигчэндээ хэлээгүй шүү дээ. Натуртаа гараад натурын зураг мөр Хэлээгүй гэдэг юм. тийм одоо авч яваагүй гэсэн байхгүй. За. Төштэй авч яваа. Тэгээ бүх юм бэлэн болцсны дараа Тэгсэн. Араас нь дуудаж байгаа юм тий. тэгээд 2 өдрийн дараа. инэрлийг ингээд бэлэн болгочиход за яг чи орох уу орохгүй гэж асууж манай энэ базрын санааж их юм арга барилах юм. Найруулагч өөрөө хүснэг бодол байсан. Айгуу сонио ажилт юм бэлээ. Гол дээр жүжигчний ерөөсөө авчирахгүй. Тэр яагаад тэгсэн юм? Одоо тийм яг манай лох узын дүр чинь болт эрдэнэ тоглосон. Тэгэхээр чинь одоо юу ярих вэ? Мэдээж манай болтол бол мэдээж манай цэвэг бол маш сайн гаргасан. Тэ инэрл бол энэ урын горшил бол үнэхээр бас юм одоо хийнийхээ бас ур чадвар хийнийхээ өнцгийг дүрийн гоё өөрийнхөө өнцгүүдийг маш сайн гаргасан. Тэгээ манай ахагийн дүр ахаа дээр мэдээж одоо эрдэнэ очирч өөрөө тэ одоо мэдээж энэ кинод төсөл анханасаа оролцсон бөгөөд энэ дүрийн хувьд ингээд хамгийн түүсэд эргэлт энэ бүх юмыг одоо ихийн сэтгэлийг буцаад хүмүүст харуулж байгаа бөгөөд яг эцсийн төгсгөлд бол ээж хүний хайрыг ингээд те хүний хүчийг одоо үзэж дүүд үзсэн учраас те буцаад хүний хөвгтөжсөн өөрийн болгоод ингээд хүн ингээд тэрний өмнө ингээд бүх мэдрэмжээ аваад тэгээ хүүхдийн ингээд аваад гардаг те энэ бол бас манай ахыгийн дүрх гоё дүр. Тэгээ мэдээж энэ дээр бол одоо эрдэнэ очирогч номер 1-ээр орж ирж шүү дээ. Оо яана. Нүгэн дээр Тэгээ дүр ахагийн дүр дээр асуудал байхгүй. Эрдэнэ очирогч энийг бол бүр мэдээж энэ төсөл түр анханасаа бүр усагаар нь байсан учраас энийг бол маш сайн мэдэрж байгаа учраас мэдээж маш сайн гүйцэтгсэн бүр энийг бол би бас давхар хэлмээр идэв. Дээрснийх манай инэрл мэдээ монголчууд бол амар дуртай мэдээж түүхэн кинонд манай инэрл манаас үндэсний хөвцтэй л хөвцтэй өөрийнх нь нэг тийм өнгөтөрх мах гоё харагддаг тий. Тэгэхээр одоо манай одоо болт ч юм бол мэдээж богд гэдгээр нь тийм манай богдыгаа бид нар жоохон эсрэг ногоо малгай тоолгоод ингэсэн. Гэтэ манай болт бол маш сайн тогсон яг тэрэн дээр дөрөв бид нар ярилцж байгаа болттой бид тэр хоорондоо ярьж байгаа яг жоо юм өөр юугаар онцлог байх вэ гэ. Тэгээд яг хойло чихэнийг ингэчүүл яах вэ гэдэг. Тэр нь ч гэсэн бас их юм чихэнийг дотгоч нэг нааж магаа. Тэгээд нэг жоох юм өөр ингэс нэг рефлекстэй байх уу ингэж мэд харилцан ярьчаа. Тэгээд манай болчихсон маш сайн тоглосон мэдээж одоо олон жил кино урлагт тий дэлгэцэн урлагт байгаа хүмүүс тэгээд бүгдээрээ сайхан хамт олон байсан. Тэгээ манай ер нь тий эрхмээ байна, адиа байна. Тэр дөрүүд маань ингээд дандаа юм эсрэгээр нь тавьсан л та. Одоо манай эрхмээч бол адуучин залуу. Одоо манай ахатай бас болоод. Энэ л найз. Түүнээс бол тийм ч байгаагүй. Ер нь бол тэгтээ яг хүн болгон харагдж байгаа шиг эр хүн бас тийм байдгүй тий. Яг эр хүн бол дотроо заавал нэг юм би гэдгийг яг эрхмээд бол анхнаас нь тайлбарлаад оруулсан учраас жүжигчин учраас дөрвийн хувьд бол нэг асуудал байхгүй. Гэхдээ ингээд юмны эргэлтүүд дандаа тийм айгүй гоё өгдөг бүх дөрүүдээр. Манай адиач юм бол одоо харахад нэг юм нэг жоох юм урууданжаа нэг хүмүүсийг нэг инээл танигддаг юм бүртлөө эцсийн бүрэгтээ одоо манай инэрлэг чинь миний хөвгтгээл аврах жишээ нэ. Тэгэхээр ингээд бүх эргэлтүүд маань их айтайхан байсан учраас тэрнийг харагдах онцгод нь хүн болгон тийм бэлэн байгаад ардтал дээр нь бол хүн бас тийм шимаа гэдэг юм хийг зорьсон юм гэдэг тийм. Манай борхогчийн дүрхгүй шүү дээ. Борхогч байна, мэндэгч байна бас оролцсон давгаах. Мэндэгч давгаа. Одоо нэг тийм хичиг дүрж ирэн байхгүй дээ юм тий. Гоё өөр манай дөрвийн сонголтууд бол одоо сүүлд ингээ харж байгаад бол их гоё болцсон юм болов уу гэж хардаг. За энэ дүр дээр энэ хүн тоглох нь жоохон өөр хүн байвал тэгж бодогдох юм ерөөсөө байгаагүй. Манай цэрэн байгаа гэтэл одоо тэр настай хүн өөрөө морио унаад өөрөө давхаар өөрөө буудалцаад ингэж явж байгаа шүү. Тэгээ мэндэ ихч маань ч гэсэндээ тэгээд тэр нэг ахиарсан тэмээн тэрэгэн дээр чинь тэгээд бороотой юутай байхтал тэгээд мэдээж жүжигч юм насаараа хийцсэн ажил ур чадвар дээрээс нь бас нэг зориг золиос бас нэг энэ хүүхдүүдийн уран бүтээлт нь тийм болоод хамгийн сайнаараа орж байсан гэсэн ахмадууд маань борхоо ихч одоо манай Баталзын ах байна. Жүжигч манай натур их тийм гоё байсан. Тэгээд бид нар чи ингээл бөөнөр ингээл дүүдлэл явна хэдэн машин. Тэгээд зураг маань яг тоглосон хугацаанд яа тэр энэ нэг юм бүгдээрээ сүултээ нэг баг болоод агаар амьсгаа нэг болоод тэгээд дээрэс нь жүжигчтэй маань чадвар тэгээд нөгөө зураглагчийн багийн энэ нөгөө нэг төлөвлөгөө төсөв бүх юмнууд ингээд ив цав болоод ингээд ажилласан учраас их тийм натур дээр гарсны дараа бол их сайхан хөнгөн гоё.
Тэгээ чи яг нөгөө нэг талаараа одоо мэрэгжлийн уран бүтээлчтэй шүү дээ. Тий одоо эрдэнэ очрогч тэгээд бүх уран бүтээлч маань мэдээж хаана ч очсон мэдээж мэрэгжлийн гэдэг юм тодтгол чинь тэг мэдээж хим юу ч мэдгүй зөвөр нэг хүнийг аваачсан бол тэр хүнээс юм ихэд аюу хэцүү. Тэгэхээр аль талаа бүгдээрээ нэг юм зөх хэмжээний уран бүтээл яд гарцсан сэтгэл зүрх юм мэддэг учраас тэгээд бас тэр маань хийн дэх гоё ивсэн болов. Манай хамгийн супер жүжигч манай Самбагийн дүрт тоглосон. Охин штэ хүүгийн дүрт тоглосон. Хүмүүс хүү гэж одоо сүүлд нөгөө киноны нөгөө дараа нөгөө мейкинг энэ төр үзчихсэн чи охин байсан юм биш тэгээд. Тийм тэгээд жоохон 5 настай тоглосон. Одоо том болцсон хөрх охин гүйж яваад нэг хичээл гар болол ковид мовид гэл тэгэл их тийм сэргэлэн юмыг сүултээ тэр чинь намайг ихлээд авчих гэдэг болцоос. Өнөөдөр намайг төрүүлээд авчих. Өөр нэг том жүжигч. Би шахуулчаад явчих тэр гэдэг. Айгүй өрхөн ухаантай тэгээд нэг юм жижиг хөх тэрнээ бас мэдрэмж өнтертэй. Хүний хэлсэн юм дарна ойлгоно. 5 настай хэрсэн зохиолоо бол өөрөө уншихгүй юм байна. Тэгэхээр ярьж өгсөн байна тий. Ярьж өгөөл тий. Ярьж өгөөл ээж нь хамт явсан. Тоглож гүйж байгаа л тэгэл өөлөх яах юм дээр орж ирэл тэгэл шүүх хөстэй шүүх. Тэгээ ер нь л бүх тоглоул нэг ч угаасаа хэцүү. Тэгээ мэдээж дулам ээж нь байсан, тэгээ Тодко байсан. Тэгэхээр яг уу ер нь бол эхний ээж нь чинь янз бүрээр хөрсөнд нь аваач гэж тий. Тэр ч ойлгохгүй. Ингээл энэ хоёр чи орхиол явна, нөгөө чи ганцаараа үлдэн, загин ч нэг үзэн, гуйж нэг үзэн. Тэгээ сүүлдээ ирэхэд ойлгодог болсон. За ер нь ойлгохгүй л болохгүй юм байна. За би энэ дэр инехгүй л болохгүй юм байна гэх хүүхч нэг юм жүжиг л биш өөрөө нэг юм мэдрэмжээрээ тэр бүгдийг хийсэн. Тийм. Тэгээ манай кинонд чи яг тэр чинь яг охин байсан. Тэгээ яа хүү болсон гэдэг шалтгаан маань өөрөө уул нь яг бид нар хойдолтой ингээд 2 дугаар анги дээр уул нэг хадгалж тэр хэсгийг уул нь авч үлдсэн тий. 1 дугаар анги дээр мэдээж заа зэрэг оруулсан. Уул нь яг тэр төсвөлд манай чи яаж байгаа юм бэ гэж инэрлийн орж ирэл дүүгийнхээ үсийг их дүүр өөрөө хайчлаа зогсож идэг гэсэн. Тэр манай инэрлийн яг зурганд яг шууд машинаас буугаал хувцсан өмсөөл юугаач мэдгүй шууд орж ирэл хамгийн эссэн. Тийм үү. Тэр бол нөгөө бид нар кино групп ихэлсэн. Тэнгуут нөгөө инэрлийн чинь үлдээсэн шалтгаан бол инэрл яг сүүл одоо бид нар чинь бүх юм дууссан байгаа шүү дээ. Инэрл яг сүүлд нь ярихад ер нь бол тэнцэнгээр ингээд байж ажил байсан гэж өөрөө бол ярьсан шүү. Тийм шүү дээ. Баг нь гараа явчихсан. Өөрөө ингээд хотолсон болов гэж. Болцсон бахтай гэж бодсон шүү дээ. Тэгээ ингээд тийм үлдсэн шиг мэдээ. Тэгэхээр ч нэг юм шарн хөдлөөл дуудангуут зүгээр шууд суугаал ирээл хувцсын солиод юу ч ойлгохгүй буугаа суугаал ийм шүү гэл зааж шууд суугаал жүжиглээл тэгэл тэр ингээ хамгийн ихсэн. Тэгээд тэр кино яг тэр хэсэг маань уул нь манай киноны 2 дугаар анги дээр бол гарах хэсэг байхгүй. Дүүн эмгтэй байсан юм байна. Тэгээд хичээгээ хамгаалах гэж тэр хүүхдийн зүүн сунгар өөрийнхөө үсийг тайраад би таныг хамгаална шүү гэдэг юм сэтгэл зүгээрээ бай гэжсэн. Тэгээд тэрийгээ тэгээд нэг дүр анги дээр хийцээ. Тэгээд жүжигчийн нөгөө нэг кинон дээр очиод хамгийн их нийсээ аягүй чухал ч гэдэг тий нөгөө ямар үеийнхаа одоо магадгүй киноны хамгийн сүүлийн төгсгөлийн хэсгийг ч авч магадгүй одоо ингээд тэрийг би эрдэнэ авчирчээс асуух гээд байна л да. Одоо инэрлийн тэр одоо яг өөрхөн стац нь ер нь яг дараагийнхаа киноны одоо зураг авалтууд дээр хэрэг нөлөөлсөн бол багийнхантайгаа дуусаж хамтарч ажиллахад ер нь ямар байсан бол инэрлийг бол үнэхээр ур чадвартай жүжигчин гэдэг бол бид бол их сайн мэдчихэж байгаа. Тийм би бас сүлд нь манай базарч аягүй мундаг тактик хэрэгэлсэн байх гэж бодохгүй юу. Тэгээ найрлагч нэрс нэг бодол байгаа дээ. Жүжигчнээ ингээд сэтгэл зүйн хувьд нь бэлдээд бүр хайж яваад тэгээ эрэхтэй нөгөө сая бид гурав хальт дурдлаа шүү дээ ингээд бүр аягүй сонин царайтай тэгээд нөгөө итгэж ядаад өөрийг авчирч хагаад тэг ингээ хаяа явцсан өөр жүжигчин сонгоцсон гэд бүр тэрэндээ итгэцэн суужсан байгаа юм. А гэхдээ юмыг яаж мэдхүү ингээ байн гутлаа хараастай ингээ уцаараа үлээгээд тэгээд энэ 2 хоногийн хугацаанд жүжигчүүн сэтгэл зүйд их л олон юм болсон байгаа юм л да. Яг тэр нөгөө хүлээжсэн намайг болчлоо гэсэн тэр атмосфер тэр сэтгэлээрээ хүрээд ирэхээр нөгөө яг тоглох дүрийнх нь үндсэн сэтгэл зүйн суурь нь ингээ бэлтгэгдчихэд хүрээд ирж байна гэсэн үг. Тэгээ би сүүлд нь тэгжсэн манай базраа ингэсэн байна. Энэ хоёр хоорондоо ярьсан бол тэрийг ч би одоо болтол асууж амжаагүй л явж байгаа. Ер нь бол сүүлд нь тэгээ ингээ бодохоор
яг тэр тухайн үеийн ситуац тэр үлдсэн тэр нөхцөл байдал нь манай инэрл ингээ анханасаа тэгээд нөгөө натур дээр ямар хүмүүс гарч ирсэн ээч мэдээгүй ямар уран бүтээлч байгааг мэдээгүй тэгэл машинаас нь буудлаглаа хурдан хуцаа өмсгөлээ өөдөөс нэг дүрлээсэн юмнууд яасан удаа ирдэм ингээл ингээ юу тэрний чинь сайн уу ч гэж баг ухтаж аваагүй баг загнаж ухтаж аваа тэнд бүр ингээ сэтгэл зүйн хувьд нэлээ юм тэнцэлсэн байдалтай орсон. Тэгээд яг нөгөө нэг тэр ритмээр явсаар байгаад ерөнхийдөө кино дууссан болов гэж би боддгийг ингээд инэрлийн хувьд шүү дээ. Тэгэхээр манай хоёр бол анханасаа гол дүрийнхаа жүжигчнийг санаатаагаар ингэж бодлуулж тийм сэтгэл зүйн хувьд нэгэ бэлдсэн болов гэж бодсон шүү дээ. Хуйлтаа шүү дээ. Тийм шүү дээ. Хуйлтаа. Найруулагчийн хуйлтаа, режиссерийн хуйлтаа, жүжигчин дээрэл яг тэнцээ байгаа хүмүүс хуйлдж жагаад энэ дэлгэцээр хүн юу үзүүлэх вэ гэдгийг хуйлдж хийж байгаа. Яаж хуурах вэ гэж хэлж байгаа бас. Тэгээд нэг нийлмэл урлаг гэдэг гоёор нь хэлвэл кино урлаг бол нийлмэл бүх урлагийн нийлмэл урлаг гэдэг гоёор нь хэлжүүлж яг үнэндээ бол энэ бол энэчээ сууж байгаа багийн л хуйлдаа найруулагч ингэж жүжигч ингэж продюсер ингэж ардэн морийг яаж 100 болгож харагдуулах уу те эсвэл одоо 100 баатрыг яаж 1000 баатар болгох уу эсвэл гол дүрийг хамгийн ихэнд нь өхүүлэх үү яг зөв бүх зүйл хуйлдаа зохиолоос гадна тэгээд энд мэдээж нөгөө продюсеруудын найруулагч нарын тэгээд жүжигчнээ ямар байлгах бага группээ ямар байлгах арын албанд юу идэж уул хүмүүсийн сэтгэл санаа одоо дээр байх эрүүл байх энэ кино одоо найз нөхдөд ах トゥ нар бүгдээрээ л кино хийж байгаа ийм хүрээл дотор гэдээ орчлоо. Гэхдээ ингээд зовлон ардталтаа ингээд хүмүүсээ харахад нөгөө стори дээрээс постн дээрээс хардаг те анхаар акшн гэл тэгэл зургийг аваад тэгэл киног ингээд идэг юм биш. Ардталт нь энэ тэр болоо зүгээр нэг яг үзүүлэхийн хэсэг байхгүй. Энэс ингээд грац тойр 360 градус гэж үзэх юм бол асар их үйл явдал хуйлдаан инэ танаад нус нулимс янз бүрийн болж байгаа. Тэгээд тэрийг кино групп зураг зогсны дараа бүгдээрээ л адилхан хуваалцсан. Жүжигчний камерын урд тоглож байгаа энэ тоглолтыг бас группээр амьсгаа дараад бас хүлээж хуваалцсан. Тэр нь л одоо манай инрэлтж бай, эрдэнэ очрогч бай хүн болгон өөрийгөө гол дүр гэж бодож бид нэр тэр ямар ч туслах дүрийн жүжигчтэй яг чамтай бол ажиллахгүй байж гээд гол дүрийн жүжигчтэйгээ ажилдаг тийм найруулагч хороод байхгүй. Жүжигчин болгоо өөрийгөө гол дүр гэж тоглох хэвээр. Тийм учраас дүр болгон бас чухал. Найруулагч тэр дүр болгон дээр өстөө нөгөө хүмүүс нөгөө үзэгдээд өнгөрөөд гарч байгаа дүр ч гэсэн тэнд хэрэгтэй болол орж байгаа. гар нь ороод гарах ч гэсэндээ хэрэгтэй болоод найруулагч тэрийг тавьж байгаа. Тэр жүжигчнийг сонгож ирээ. Сонгож байгаа. Тэгэхээр их баг одоо том жижиг гэхгүй мэдээж одоо бүгдээрээ зүрх сэтгэлээр зүтгэж байгаа. Дүнгийн нь бол үзэгч тань. Сүрэг киног бас үзсэн хүмүүс хамгийн ярьдаг нь зураачийн ажлыг авсан аягүй их сайшиж ярьдаг. Тэгээд бид нар нөгөө Монгол ахуйтай кино хийн гэхээр бид нар өөрсдөө Монгол хүмүүс мөртлөө хамгийн их алдаа гаргадаг гэж хүмүүсээс ярьдаг. Дээл хувцас одоо гэр ахуй жижиг хэрэглүүд гэж ярьдаг. Сүрэг дээр бол ер нь тийм алдаа их бага байна шүү гэдэг сайшаалдаг бол зөндөө сонсч ирсэн. Тэгэхээр энэ бэлтгэл ажлыг та бүхэн бас яаж хийсэн бэ? Мэдээж судалгааны ажлууд бас нэлээд сайн хийгдсэн баг тий. Энд нь одоо Батчаа шүү дээ. Одоо кино урлагт мэдээж одоо манай уран бүтээлч бүгд л мэдээ бачруулах явсан. Тэгэхээр тэр мэдээж өөрийнхөө судалгаа болон туслах ажил тайз тэгээд хувцс гээд бүхэл юм одоо тэр цаг үед амьдраагүй чинь тэр хүн цаг үеийн бүх цаг үеийн маш их одоо материалтай дататай нөөцтэй архивтай. Тэгэхээр хаанаас нь юу гарах вэ яах вэ тэр нь бүх юм байгаа учраас бид нар бол 100% очих найдсан мэдээж тэр бид нар зүгээр сонголт л өгч байгаа мэдээж наа скиз зураг гаргана бүх юм хөлдрүүдийн өгнө тэр скизийн дагуу бүгдийг үзүүлнэ батлна тэгэхээр за энэ болно болохгүй дөрүүдийн хооронд мэдээж одоо цэвийн дүрхэд яг зөвхөн дээлтэй явах юм уу тэр дээр ногоон молгоо оруулаад нэг дээрээс нэг буу шидэм өрөвч зөрөгч оруулаад тэгэхээр ингээд зөвхөн нөөрэ бодоод хороон бай за лоохууз яах вэ энерги яах вэ ойлгомжтой ингээд тухайн цаг үеэр тэгэхээр ингээд дөрүүдийнх нь юмнуудыг бачаах ингээд одоо юу ярих вэ тэгээд мэдээж энэ хүмүүс маань мэрэгссэн тий манай дийлэнх түүхэн киноны ард бачаа байж байгаа шүү дээ. тийм багш нар
Тэг хамгийн их нэг сан хөмөр гэх юм уу. Тэр судалгаатай мэдлэгтэй дээрэс нь сэтгэлээ зориулж ажилладаг нэлтэй ер нь бол. Манай цаандар зураачийн ажлын нэг алдаа байдаг. Тэрийг тамираг базрав тоош ганцаарахгүй нэг том гвардийн тэмдэг байж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө нэг яг нэг энэ чинь нөгөө нэг тэр бүгд баг ажиллаж байгаа шүү дээ. Одоо манай үзэгчд маань үзэх юм бол анзаарах байх. Гэхдээ яг маш олон кинон дээр л нэг юм чимэг алдаанууд байдаг. Гэхдээ ингэж болох алдаа гэж харах юм уу? Одоо сүүлд одоо бол одоо юу гэж харахаар тэр үед бол ингээд сүүлд нь хүмүүсийг хэлэхэд л нэрээ тийм байх гэж харж байгаа. Одоо сэргийн нэмэгтэй дурмаан тэнцээ явж байгаа. Би энэ чинь найруулагч чинь мониторыг авч чаддаг шүү дээ. Яг л нөгөө ингээд бүхлээр нь хараад байгаа. Тийм трой дээр чи сайхан онгоцсон шүү дээ. Нөгөө цагтаагаа орох морхчод бас ээжлээдэг тийм. Тэрнээс бусдаар бол нэг одоо символноос бусдаар бол одоо ч үтсэн өөр бол энэ дээр буруу юм байна. Нэг нь ингээд хийсэн юм, илүүдүүлсэн юм, дутуудуулсан юм байна гэх юм байдаг. Манай зураачийн баг бол маш гоё декоратор Монгол гэх ахаан гэр бол бүр яг одоо сүүлийн үед Монгол кинон дээр хараагүй тийм гоё гэрийг жинхэнэ л одоо олигарх буюу тухайн үеийн одоо баян айл бэлбэнжинтэй ийм л байх болов гэдэг тэр бүх юмыг айгу гоё декорацийг бол айгу гоё зассан. Тэгээ тэрийг харахад ингээд үзэхэд ингээд айгуу гоё урамтай байдаг. Тэр идэ шүү сая хэрглэж байгаа. Тэгээ тэн чинь хоёр өөр төр байгаа шүү дээ. Тэр баян понсол гэдэг байгаа. Одоо Батүлзай ахын тоол. Эхнэр нь ахаа байж байгаа. Тэгээд хоёр өөр характертай хүн нэг гэр дотор амьдарч байгаа байхгүй. Тэгвэл тэр хоёр хүний характер нь хоёулаа тэр гэр дотор бас шингэт байгаа. Нэг нь эрдмийн хүн, нөгөөх нь болохоор их ааштай хүн. Тэгээд энэ хоёр эрдэм ааш хоёрын туйлыг нэг гэр дотор багтаачихсан гэдэг. Тэгэхээр тэрийг үзэгчд маань айгүй гоё нихур харж үзээрэй. Түмээгээд бас 2 зураач Батчаатай маань ажилласан. Их ажилласан өндөг залуучууд байсан бас. Бид нар энэ киноны яг ардах тэр зүйлсүүдийг үзэгчдэд бас нэлийн дэлгэж ярихыг хичээдэг. Бид нар бол киногоо үзэхээр яг бэлэн болцсон уран бүтээлчтэй хувь санаа нэгтээд хамгийн сүүлийн хэлбэрийг бол нөгөө төрөний хэлтгэр нааталт нь болж байгаа зүйлийг бол бид нар үзчихдэг шүү дээ, тий. Тэгээд уран бүтээлчтэй хувьд бол эргээд киногоо одоо ингээл нэг 4-5 жилийн дараа ч юм ингээл манай өмнөх зочид бас ярьж ин л та. Тэнгүүд яг нөгөө натурт байж исэн эсвэл киноныхоо одоо пост продакшн хийж исэн эсвэл анхны нөгөө яг pre production хийж исэн үеийнхаа ингээд үйд ингэж буцаж очиж байгаа ярих нь их гоё яана гэдэг байгаа байхгүй. Тэрнээс үзэгчдэд илүү сонирхолтой ах шиг байгаа даа. Таад маань хэр удаан хугацаанд бэлтэж зургандаа гарсан бэ? Тэгээд зураг авалтын хугацаа хэр удаан байсан? Тэгээд ер нь бол бид нар мэдээж хөвчлэн зуны улирал зураг авах нь илүү их байдаг. Гэхдээ зун өөрөө дандаа тийм сайхан таатай цаг агаартай ч юм байдгүй шүү дээ. Одоо хүснээрээ нар гараад хүснээрээ бүрхөг бол байгаад идэггүй. Тэр үеийн цаг агаар орчин нөхцөл байдлын талаараас таад эргээд бодвол ер нь ямар үед байсан бол Стохой нөгөө ковид дуусчихсан шүү дээ. Өдөр бол хамраа ахуулна, гарахтаа хамраа ахуулна. Гэхдээ ерөнхийдөө их удаан бас зуралдаагүй. Тотко маань анх удаа киноор орж байхдаа бүр аль үрээ хизээ зэний мэргэжлийн профессионал хүн шиг ингээд айгуу сайн бэлтгэлтэй орсон. Ягаад гэвэл урдчилсан сэтгэл зүйн бэлтгэж гэдэг юм уу базраа маань бол угаасаа туршлагатай түрүүнд нийтдэн кино үзсэн. Тийм хоёр ч өстө жинхэнэ хөтлөө хоёр мөр шиг би тэгэл хараал хөөх за манай хоёр хийчихэн дээ ерөнхийдөө ингээл ард нь харс гээд тэгсгийг байжсан. Pre production зохиолын үйл ажиллагаан дээр бид гур бас нэг нэлээсэх суусан. Зохиол яг киноны романаасаа хэсэгчилж аваад киноны зохиол болох хүртэл бас нэг хөрхөн хугацаа орж бас нэлээ ярилцсан тэр нэрээ ажиллаж ирсэн. Түрүүн эхлээд асууж ирсэн шүү дээ энэ кино яага бүтсэн бэ. Чамтай орсон нэвтрүүлэг болгон дэр би нэг ярьдаг болохоор ангараг мэдчихэж байгаа юм чинь гэж би яриаг байхгүй юу. Тэгээд яг манай их дийлэнх үзэгчид зургийг үзсэн үзэгчид нар ерөнхийдөө мэдчихэж байгаа бах. Энэ кино анх бүтсэн түүхэн би талигаач ганц хүүдээ зориулж хийх гэж их олон жил Ногоон дархийн домог гэж бурхны тухайх олон жил судалгаа хийсэн одоо ч судалсаар явж байгаа
ерөнхийдөө одоо бол 15 жил би зүгээр би өөрөө тийм шашин машины ийм их ядаг хүн биш зүгээр сонирхож судалгаа хийдэг юм. Тэгээд хүүдэд зориулах чинь нэг юм энэ домгийг амлиулах гэсэн юм аа гэд домгийг бариадсан. Уйлж дуулаад тэгээд сүүлдээ ойлаа бүх амьдралаа яриад уйлаад дуулаад тэгсээр байгаад за ингээд дүүн сүргээр маань бичиж байгаа энэнийхээ хэсэг болгоод үргэлжлүүлээд бичье. Одоо ийм гайхамшигтай санааг бол дэмжихгүй бол уран бүтээлч байгаа яах вэ гэд тэгээд бид хоёр киноны зохиол болгоё гэж шийдсэн тэр өдөр манай хүн Татко маань би таныг хүтэж уулзлаа гэж надад хэлсэн тэгээд. За уран бүтээлчийн фантази гэж бол юу бодож тэгж хэлсэн бол доо гэдэг яг. За яг бүтээлийн амлуулаад ингэхээр мэдээж хүтэг уулзсан юм шиг тийм гоё сэтгэлтэй болох байхаа гэж одоо хэлсэн баг гэж би тухайн үед бодоо өнгөрчихсэн. Тэгээд за ингээд зохиолын үйлээ зохиол нэлээд утсан. Гэхдээ бүтэн роман гарч байгаа юм чинь киноны бэлтгэл ажиллагаа бол ерөнхийдөө бид 3-4 сар тэгээд зураг авалт 1 сар орчим гэх мэт чинь. Тэгээ ингэж явсан. Роман бол нэлээд удаа хүлээлгэсэн. Тэгээ би байсгээ ярьдаг. Тэгэхээр энэ маань заримдаа нөгөө онгот нь орсон юм бичих үед утсаа авахгүй. Тэгэл мессеж хөөс чи дуусч гин үү би наа чи байж тээ. Тэр зохиолч нь тайван мессежтэй дуусч гин үү хамаг нөгөө онготын найрлагаар би чи наанаас нь яаруулаад тэгээ эн чи утсаа хаа чин болчихсон. Тий. Тэгсээр байгаад зохиол гараад хэвлэлтэн төгөхийн өмнө надад хамгийн түрүүнд сүрэг роман уншуулсан. Тэгээд уншаалуулаад баясаал тий. Ингээд хүнд өгдөг бүхэл сэтгэлийн хөдөлгөөнүүд гарч байгаа юм л та. Тэгээд кино маань бэлэн болоод нээлттэй урд өмнөх өдөр би танд хамгийн анх хоёлаа зохиолоо бичиж байхдаа амласан. Тэр амлалтандаа би одоо хүрнэ гэд. Энэ өдрөөс хойш та миний ээж шүү бити хичмэгчгээ сонь юмудаас яриад байгаарэ. Тэгээд би ээжээс доотох юм сайхан хүүтэй болсон. Авьяастай, чадaltaй, тэг хүний мөн чанар совс хэр баргийн үнээс ийм зориг, ийм үг бол гарахгүй. Тэгээ бид хоёр бас заримдаа ингээд бүх талаараа нийлнэ гэж юу ах вэ? Хүн лимч өөр өөрсдийн үзэл бодолтой, өөр өөрсдийн гэсэн амьдралын зам мөртэй ийм хүмүүс өөрсдийн сонирхолтой гэсэн хүмүүс заримдаа жоохон ингээд таарахгүй юмн дээр ч гэсэн маш ухаалгаар надад бууж өгдөг. Хүн л ээжийнхээ өмнө юм байх хэвээр гэдэг үүднээс тэгэхээр энэ бол гайхамшигтай сэтгэл, агуу сэтгэл. Тэгээ базраа маань дээрээс нь яг л бас л хүү шиг маань ажиллаж зохиол гараад зураг аваад нөгөө зураг авч явах үедээ зохиолоо бид гурав ярилцаа ингээ гаргаж явах үедээ хүртэл байнга чи яаж чинь энэ таалагч чинь энэ болж гин үү энэ таны бодсон юм уу үнэхээр яаж гин ингээ энэ бол уран бүтээлч хүмүүст байдаг. Гэхдээ уучлаарай уран бүтээлчтэй бас бүх уран бүтээлчдэд байдаггүй тийм нандин хүний зүрх сэтгэлийн уг мухарт байж идэг хүн гэдэг гоё тийм совст байсан. Тэгээд энэ кино надад энэ сайхан хүү заяасан ийм сайхан уран бүтээлч бас дүүгмэн заяасан. Тэгээд одоо л бид нар өдөр болго уулзалтаал наанцаар ингээд авахгүй ч гэсэн сэтгэл дотор маань тийм энэ уран бүтээлээр бид нар мөнхийн ах дүү, их үрийн эгч дүү, их үрийн барилдлагатай болоод ингээд нэгийгээ холын зайнаас хайрлж хүндэтгэ байждаг ийм сэтгэл шингэсэн ийм бүтээл хийсэн. Тэгээ Монголын маань хамгийн гайхамшигтай сайхан уран бүтээлч нар оролцож ажилласан артч тэр үрдч тэр киноны тухай мэдээж үзэгчд өөрсдөө үзээд шүүгээ өөр өөрсдийнхөө ойлгоод ингээд хүлээж аавна. Тэгээд дээрэс нь энэ кино маань эхлээд бүр домгийнхан яваар явуулах гэсэн тий анхны яриагаар тэгээд тухайн үед ингээд киноны яг тэгж домгоор нь хийгдэх нөхцөл байдал бүрэн дүүрэн тэрийг дийлэхээргүй байсан болохоор цаг үеийн хилмигдүүлэлтийн үетэй холбоо. Тэгээд дээрэс нь их хилмигдүүлэлтийн үеэр бид гуравч одоо бас нэлээд судалж аягүй их мэдлэгтэй болчихсон. Ард түмэн маань ч гэсэн ер нь хүүхд залуучууд ч гэсэн те энэ кино үзэхэд ямар их үнцэнээр өнөөдөр бид нэр энэ хөрс шорон дэрэг гişгээд өөрсдийнхээ дураар ингээ амьдраад явж байгаа. Тэгээд тэр хилмигдүүлэлтийн үед амь настай ах дүүс одоо өөрийн үнцэнтэй бүхнээ
ингэж золиослж тухайн үед 400 орчим мянган хүн Монголд байсан байлээ. Зарим судалгаан дээр бол 600 мянган хүн байсан гэж үздэг. Энэний 100-аас 300 мянган одоо дарагдсан тоогоор 300, ил байгаа тоогоор 100 орчим мянган хүмүүс нь одоо Монголын хамгийн шилдэг хүмүүс шүү дээ. Эдийн засгийн хувьд ингэж урдаа барьдаг ихс дээдсүүд, алтан үеийн одоо үлдсэн хүмүүс, алтан Чингисийн удмаас үлдсэн хүмүүс, дээрээс нь лам хуургууд гэдэг чинь тухайн үеийн эрдэн мэдлэгтэй одоо тий эрдэн боловсролыг нэвжсэн хүмүүс, цэргийн жанжидгээр их орныг удирдах манлайлж байсан одоо хүчрэх хүмүүс ч гэдэг юм уу. Ингээ энэ бүх хүмүүсийн хүүс тэмтэрсэн юм аимшигтай үйл явдал манай Монголд болж исэн. Энээс өмнөх түүх бас энэ үеийн түүхүүд нэлээд говьж орж ирсэн гэж түүхчид одоо их маргалддаг юм билээ. Бид нэр яг аль нь үнэн, аль нь зөв, аль нь худал гэдгийг одоо болтол бас юм эргэлзээтэй ер нь бол тэг яг л ийм билсэн билээ шүү гэдэг нотлогоо байхгүй. Гэхдээ ганц үнэн зүйл нь ихээр тэр олон мянган хүмүүстэй өнөөдрийн үр хүүхдүүд, энэ үр хоочоо газар шороон дээр нь өөрийнх нь их нутаг дээр нь дураар нь тааваар нь аз жаргалтай амьдруулах гэж ямар аимшигтай их зүйл зорьсныг тэр үед бид нар бас урд нь хичнээн мэддэг байсан ч гэсэн дахиад судалгаа ихтэл тэр өстой үгээр хэлж үзгээр бичшгүй аимшигтай үйл явдал бол болж байсан байна. Тэгээд энэ үйл явдлын тухай ордог. Тэгэхээр ингээд ийм давхар хоёр том санаа агуулгдсан. Дайрах бурхан тэнд явагдаж байгаа тий. Дайрах бурхан чи ерөнхийдөө дэлхийн нийтийн бурхан ногоон дайрах гэдэг бол энийг Европ, Америк тий хаасайг шүтдэг, Азууд шүтдэг. Тэгээд дээрэс нь Монголд бас ийм аимшигтай түүхэн үйл явдалтай энийг холбож энэ бол зохиолч юм бас гайхамшигтай гоё мэрэгэн санаа байсан тий урч чадварнээсэн. Тэгээд хичээхаа энэ нэг хүсэлтийг ингээл энэ хоёр маань өөрсдийнхээ бүх чаддаг, мэддэг, авиас чадал сэтгэл зүрх дээрээс нь хөрөнгө мөнгө гэдэгтэй олон зүйлийг ингэж зориулж бэж энэ бүтээл гарсан. Ард нь бол ийм домог шиг ийм үйл явдал байдаг. Тэгээд хүүдээ, тайлтай дүүдээ бас өнөөдөр бас дахиад нэг удаа энэ сайхан бүтээлийн төлөө хичээгээ сэтгэл зүрхэнд гэрэл гүйгүүлж өгснийхэн төлөө үзэгчдийнхээ өмнө дахиад маш их баярлалаа гэж хэлье. Би бас яг очрогчээс яг та хоёрын тухайн түүхийг сонсчоод айгу сэтгэл хөдлөж исэн. Хүн ер нь хэн нэгэнд ам гарах бол амархан шүү дээ, тий. Би таныг ингэн, би таныг хайрлана, би таныг хүндлэн гэж хэлэх гэдэг бол нэг ондоо асуудал. Тэрийг үйлдэл болгож амьдрал дээрээ тэрийг ингэж бийжүүлж авч явна гэдэг бол тухайн хүнд бол маш их хариуцлага. Тэгээд түрүүний яриад байгаа тэр хүний мөн чанар гэдэг тэр зүйл юм да гэж бодож бахархаж бас сэтгэл хөдлөж ирсэн. Одоо дахиад сонсон чинь бас дахиад уйлгаад байгаа ч юм шиг болоод шүү. Тэгээд ийм их одоо хүмүүсийн ийм хамтын сайхан сэтгэл, зүтгэл тэр зорилго дээрээс энэ бүтсэн кино гэхээр олон жил хүмүүс бас киногоороо дамжуулж тэр өгөх гэсэн мессеж нь үн цэнтэйгээр хадгалагдаад байж гинэ гэдэгт бол маш их итгэлтэй байна. Тэгээд төрөний илдгээр уран бүтээлчид маань бидний түүхэнд байгаа тэр сануулгах ёстой тэр зүйлийг байнга сануулж авах нь баг уран бүтээлч бидний бол үүрэг одоо хоош нь үлдээж авах хэрэгтэй тий. Үлдээж үнэн гэсэн байдлаас нь одоо нэг судалгааны үндсэн дээрээс тэрийг үлдээж байгаа нь бол уран бүтээлчдийн үүрэг. Тэгээд би бас дахиад нэг юм хэлж байгаа учраас аюу их ярьж ивэл тэгээд ногоон дайрхийн домгийн судалгаа маань одоо болтол дуусааг байгаа. Одоо жинхэнэ домог ёсоор нь дэлгэцэн дээр жинхэнэ ногоон дайрхийг амжилуулахаар одоо сүүлийн 2 жил гарна яг киноныхаа юун дээр ажиллаж байгаа. Одоо тэгээд гэхдээ сүргээс маань өөр бүр феминизмын тухай эмэгтэй хүн нэг бурхан болохгүй гэж үзэж явах үед нь яаж зөрж байгаа бурхан болсон тухай ээж болгон бурхан шүү дээ тэ хүүхэдтэй. Тэгээд энэ домгийн судалгаа энэ уран бүтээл маань үргэлжилсээр байгаа. Ямар гоё юм бэ. Базрын хариуцлагч хувьд болохоор өмнө нь бол эхлээ та илүү нөгөө зураглаач суртаг гэх юм те нөгөө туршлага нь илүү зураглаач явж хагаад болсон найруулагч нарын онцлог байт юм лээ. Киног нь үзэхээр одоо энэ планууд нь өөрөөд юм лээ. Тэгээд үзэгч ингээ үзэхээр зөвхөн ингээд нэг ингээ кадраас нэг олон зүйлийг олж авах үс тийм онцлог байт юм лээ. Та тэрнээ санал нэгтгэв үү? Тий, энэ одоо яалчгүй ажлын онцлог шүү дээ. Тий, одоо
Түүхэн кинонд явсан одоо тэр цаг үед мэдээж эргээд надад маш том дуршлаг болж байгаа. Тий одоо өмнө мэдээж 3 түүхэн кинонд явсан. Тэгэхээр энэ маань бол одоо солиот их тий одоо сүрэг биш босуул энэ төр гэж байгаа. Тэгэхээр эдгээр маань маш том хувь хүний хувьд болон зураач одоо бүх талаасаа маш том туршлага болж байгаа учраас энийг мэдээж өөрийн уран бүтээлээр яаж одоо гарах уу, яаж орлох уу гэдэг нь бол мэдээж найруулагч дээрээс нь зураглалын хувьд одоо зураачийн хувьд тий за тэгэл бүх юм дээр орж байгаа юм л да. Монтажийн хувьд, метражийн хувьд тэгэхээр эн чинь бүх юм нэр нэг хэд ингээд бэлтгэдэг одоо ингээд зөх хэмжээний ингээд өөрийнхөө хэмжээнд ингээд суралцаад явж байгаа учраас бол маш тийм зураглаач суурьтай найруулагч гэдэг бол даваад их байд юм. Тэ хаана мэдээж бүх юм дээр мэдээж ямар ч найруулагч зураглаачтайгаа яг мөнхөд харилцдаг байхгүй номер 1 хүн нь. За яг яаж үзүүлэх үү гэдэг. Тэгээд сцен болон диалог бүх юм дээр оролцдог, зохиол мохол бүх юм дээр оролцдог учраас тэр чинь төлөвлөлөөд монтажа бодооч гэсэн зураг авчиж байгаа учраас сүүл монтажн дээр өөрсдөө бас суугаад. Тэгэхээр энэ бол маш том давуу тал. Энийг одоо чатаа ядам мэдээж одоо суралцж байгаа учраас ингээд гаргаад үзүүлэл явж байна. Тэгээ энийхээ байдлаар мэдээж бүх юмыг одоо яг зохиолын дагуу бас хийх юм бол мөнгө санхүү одоо маас те цэрэг хувцас мовц гэл бүх юм. Тэгэхээр тэрийг яаж үзүүлж болох вэ гэдэг нь бол мэдээж тэрийг мэдээж зураглаач суурьтай гэдэг утга маань бол маш давуу тал болсон болов уу гэж бодож байна. Давуу тал алт юм бэлээ. Сүрэг гэд нэрний тухай би зохиолч асуумаар байна. Хүмүүс сүрэг гэдгийг янз бүрээр бол тайлбарлаж хардаг. Гэхдээ романаас нь ургуулаа бодох ч юм. Тэгэхээр ингээд хүн гэдэг нэг бодгал байж хахад зүгээр сүрэг буюу зүгээр нэг юм хин нэг даган дуурай хаад би өөрөөр ойлгосон байж магадгүй шүү. Тэгэхээр харин нэрийг тайлбарлах гэдэг байгаа байхгүй киноны одоо нэр болон энэ чинь бас нөгөө романы хавьд те. Европт байхад нөгөө нэг юулаа цыганчууд те. Тэгээд хэпичүүд амьдрал тэгээд өдөр тутмын хэв байдал юмыг би өдөр тутам хардаг байсан байхгүй. Манайх хийж байгаа нөгөө нэг нэлээд тийм хотын жоохон зах руу тэгээд гүүр мөртэй тэгээд тэр гүүрэн доор цыганчууд хэпичүүд зүгээр л тэнцээ ингээд амьдрна. Тэгж чаад ингээд өөр улс руу тэгээд яваад өгчин. Бөөндөл ингээд явж ин бөөндөл ингээд яваад. Тэгээд нөгөө байсан газар нэг майхан сав зассан юм уу. Тэгэл юу идэж ууж яаж байгаа тэд нар ч юм бол Европтаар ингээд хөндлөнгуулд шүү дээ. Дэлхийн ер нь хаанч хөндлөнгуул. Тэгээд сүлд нь тэр хүмүүсийн тухай багштайгаа яриад байчихсан чинь их оронгуул бол одоо дэлхийг тэр чигээрээ дэлхийн хаанч явж байгаа ч гэсэндээ өөрийн гэсэн их оронгуул бол энэ бол хүнс сүргээ. Тэгээд муухагаар сонсогч байгаа боловч дэлхийд тэгээд би дараа нь сая тусгаар тогтнолыг хийж яхад бас ингээд судалж яхад энэ дэлхий дээр 280 орчим үндэсний ястан. Одоо нэг овг аймаг. Өөрийн гэсэн их оронгуй тусгаар тогтносон төрийн далбаагүй тувгүй их оронгуй. Тэр нөгөө нэг аль нэг улсын харьяанд багтаж амьдардаг тэ харьяалал хатвчунд нь тэ хаяанд нь багтаж амьдардаг ийм үндэсний ястан овг аймаг зөндөө олон байдаг. Тэгээд би анх хэрвээ бид нэр 11 онд 21 онд эрхчлөө тусгаар тогтнолоо олж авч чадаагүй л тэ бид нар тэр чигээрээ тэгээд дууссан бол ямар нэгэн улс орны харьяалалд одоо нэг ад үзэгдсэн байдалтай тий тэгээд хамааралт нь ингээд байж бас тэр тийм хүмүүсийг одоо багш маань хэлэхдээ сүрэг гэдэг би номныхаа нэрийг өгөөгүй байсан л да. Тэгээд хэрвээ гэдэг асуулт зохиол бол уншигч болон үзэгчд санал болгож байгаа л зүйл. Аливаа нэг юм зүйлийг хэрвээ ийм эмэгтэй хүн байвал яах вэ? Хэрвээ энэ хоёр ингэж дурлсан бол яах вэ? Хэрвээ бид нар тусгаар тогтнол алдсан бол яах вэ? Хэрвээ бид нар илүү мундаг байсан бол яах вэ? Тэ? Энэ хүн гол дүрийг хөнөөцсөн бол яах вэ? Хэрвээ гэдэг магадлалыг янз янзын талаас нь сонирхолтой талаас нь өгөхийг одоо хэлж байгаа бол. Хэрвээ 10,000 жилийн дараа Монгол ийм байвал яах вэ гэдэг ч юм уу тэ. Фантаст түүх одоогийн байгаа үр дүн ирээдүйд болж магадгүй магадлал зүүн. Тэгэхээр энэ дээр л хэрвээ бид нэр тусгаар тогтнолоо алдах юм бол хүнсрүү болно. Тусгаар тогтнол гэдэг маань хил хязгаар Монгол улс гэсэн үг бас биш байна тийм.
оюун санаа. Монгол хүнд байх уламжлал, оюун санаа, хүнд байх ёстой харизм, инэрхүү байхгүй болох юм бол хүн сүрэг болох юм а гэдэг байдлаар энэ номыг бичсэн. Тэгээд яг кинонд маань ганц удаа гардаг энэ үг туурай мөрөнд тогтсон тундас долоосон хүн сүрэг болжээ бид нэргээд Батмын дахин хэлдэг үг. Туурай мөрөнд тогтсон тундас долоосон гэдэг түүхийн тэр агуу тэ морин төвөргөөнд үлдсэн тэр агуу мөр байгаа шүү дээ. Тэр түүхийн мөрөнд үлдсэн зүйлээр өнөөдөр нэг ам голоо тийжсэн. Манай 13 дугаар зуунд монголчууд ийм өчрөөг байсан юм аа. Хүнний үед монголчууд ийм өчрөөг байсан юм аа. Гэт тэрийгээл одоо яриад идэг ирээдүрөө цаашлах юм байхгүй. Оюун санаагаа алдсан хүн сүрэг болж шүү гэсэн ганцуудаа энэ текст ороод номон дээр ч гэсэн юм байт. Сүрэг гэдэг үг нь ерөөсөй байхгүй жоо. Ганцхан төгсгөл дээр нь энэ үг гараад тэгээд энэ ном төгсдөг. Ийм учиртай. За баярлалаа. Тайлбарлуулах гал бүр яг энэ би өөрөө нөгөө нэг тайлбарлаж хэлэх гэхээр одоо татгүй шиг хэлж чадахгүй шүү дээ. Тэгээ яг үзэгчд бол нөгөө сүрэг гэдгийг яагаад сүрэг гэж нэрлсэн бол гэдэг асуулт байгаа болов уу гэж бодоод. За бидний бас ярилцах цаг нэг хүрээд өндөрлж байна. Тэгээд Монгол кино нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа Denk Pharma-гийн бүтээгдэхүүний та бүхэнд бас бэлэг болгон өгөхөөр өнөөдөр бүтээгдэхүүний дээжийг бас бидэнд илгээсэн байна. Тэгээд энэ дундаас онцлоод Liver Active гэх бүтээгдэхүүнийг үзэгчтэй болон та бүхэндээс товчхон танилцуулчих. Энэ болохоор нөгөө монголчууд зам болоод ирэхээр уг нь бол цагаан идэж бид нэр ходоод гисээ ингээд цайлгадаг. Тэгээ энэ бол эрүүл мэндэд хамгаалдаг гэсэн бол одоо бид нэр тийм байхаа болчихсон. Амьдралын хэмээг өөр болчихсон байгаа даа бол зуны улиралд за илгээ илүү их ачаал өгөх буюу өөх тос ихтэй, буруу хоолттой, за хүнд хоол идэх, за арх согтруулахундаа хэрэглэх үедээ ч юм уу тэгээ тийм үедээ бол энэ Liver Active-ийг одоо тогтмол хэрэглэж байгаарэ гэж зөвлөж бас бидэнд илгээсэн байгаа байна. Тэгээд энэ Liver Active нь болохоор илгэний өөхлөлтийг багасгаад илгээг эрүүлжүүлж хоргоожүүлдэг ийм бүтээгдэхүүн. Герман чанар Denk Pharma-гийн бүтээгдэхүүнийг бидэнд илгээжээ. За очрогч. За баярлалаа. Сүргийн багийнхан нэрийг гоё мэдээд шүү дээ. Бид нэр одоо энэ 100 сүрэг киноныхоо 2 дугаар ангийн зураг авалт хийж байна. Тэгээ одоо бэлтгэл ажиллаа хийгээд явж байна. Зохиолын задрага, тэгээ зураач ажил бусад юмнуудаа бэлдэж байна. Тэгээд энэ 100 сүрэг киноныхоо 2 дугаар ангийн зураг авалтыг хийн. Тэгтээ зохиолынхон тохиол одоо ярихгүй. Зүгээр хэлж шүү. Өстэй сайхан мэдээ байна. Урилгын хүлээ авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ 2 дугаар ангийнхан зураг авалт, уран бүтээл өндөр амжилтыг хүсье. Бид нэр тун утгагүй бас сүрэг киноныхоо 2 дугаар ангийг үзэх нь байна. Та бүхэндээ маш их баярлалаа. За бидний ярилцлагыг тухлан сууж сонсон үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Монгол кино нэвтрүүлгийнхаа ээлж дугаараар сүрэг уран сахны киноны уран бүтээлчдийг оролцууллаа. Ярилцлагын дараа та бүхэн сүрэг уран сахны киногоо ТV телевизээр үргэлжлүүлэн хүлээн авч үзээрэй гэж та бүхэндээ хэлье. Нэвтрүүлгийг дэмжин ажилласан Denk Pharma, Liver Active-та маш их баярлалаа. Монголын кино урлагийн зөвлөл ТV телевиз хамтран үргэж байгаа Монгол кино нэвтрүүлгийн ээлж дугаар өндөрлөж байна. Дараагийн нэм гарагт эргээд олцъя. Түр баяртай.